Тэр нэмийн хамгааллын яам дээр хүүхд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. За тэгээ манай яамны харьяа бас хүүхд хамгааллын 108 дугаартай утас ажиллаж байгаа. Тэгээ 108 дугаартай утасын бас сүүлийн 5 жилд одоо ирүүлсэн дуудлага мэдээлэлээс харахад үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой бас гомдол мэдээлэл сүүлийн жилүүдэд жил бүр өсөж байна. Тэгээд 5 жилийн статистикаас харахад бол 40% өсөлттэй байна. Тэгэхээр энэ бол ялцчгүй бидний хувьд заашгүй анхаарах шаардлагатай асуудал байна. Тэрний өмнө бидний хувьд бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хүүхд хамгааллын тухай хуулиа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2024 онд батлагдсан хүүхд хамгааллын тухай хууль үеийнгийн дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх үеийнгийн дээрлэхэлт одоо үлдэгдсэн бол бас хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээ мөн бас хүүхдийн эрх зөрчсөн одоо яг нэг үйлдэлийг гаргасан хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах уу боловсролын сургалтын байгууллага яаж ажиллах вэ гэдээ бас зохицуултад туссан байгаа. Тэгэхээр бас энэ огт зохицуултгүй асуудал гэж одоо ойлгож болохгүй. Үеийнгийн дээрлэхэлтийг бид нар одоо ямар орчинд үлдэж байна гэдэг дүн шинжилгээ аваад үзэхээр дийлэнх нь бол сургуулийн орчинд байна. За мэдээ цахим орчиндаас үлдэж байна. Тэгэхээр бас хүүхд хамгааллын одоо хуулийн хэрэгжилтийг бас хангах чиглэлээр хуульд заасан чиг үүргийг бол холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр яамны зүгээс энэ хуулийн хэрэгжилт ямар байна гэдэг тал дээр бас холбогдох чиглэлүүдийг бас төрийн байгууллагуудад удаа дараа өгөөд хэрэгжилтээр бас дүн шинжилгээ хийгээд ажиллаж байна.